цэнхэр нуурн хурмстын ганганаатай давхраад мянган уулсан тусын орноо ханхайн өрөөлдөөж таринсан мөнхөр шихнутаг мэн мөнгөн өвлөөр цаарсан аган сайдын урууд мэн тэнгэрэн аралдсан хөвчийг хөвсгөд мэн тэргүүндээ оригоолт ардэл саргийн орон мэн тэнгэрийн өвгөн салхин цас дарглоос үлчээд тайрын удам гүнээс богн нурмдаад байна Монгол овогтны хязгаарыг сахид суусан цаатан мэн ортон дээдсийн голомтыг өвлөж нөөсөн ястан мэн тэнгэрэн аралдсан хөвчийг хөвсгөд мэн тэргүүндээ оригоолт ардэл саргийн орон мэн Улаан тайгаамарлсан хүчитний өлбимээ ойлгон голоо цалгаасан домогдих аврагууд мэн удам дамжин шүтээсэн Монгол шарын даваа мэн удган ээжийн сахиустай аян дээрхийн орон мэн тэнгэрэн аралдсан хөвчийг хөвсгөд мэн тэргүүндээ оригоолт ардэл саргийн орон мэн тэргүүндээ оригоолт ардэл саргийн орон мэн ардэл саргийн орон мэн Одоо бид нар ингээд ах トゥ нэ бөөнөрөө бүгдөө цуглаад одоо ингээд овоо тахилгаа ажил хийж байна. Тэгээд овоо тахилга болно гэдэг чинь одоо дээр бид нэр тэнгэр хангаагаа аргадаж одоо тэгэл сайн сайхан ам зуух аж итгэхэд бүх юм одоо энэ тэнгэрээс хамаартай учраас одоо бид нэр тэнгэр хангаагаа тахиж тэгээд энэ овоо тахилга гэдгийг хийж овоо усгаж тэр алил өөдөл тэмүүлгийнх ийм юм л зориулсан ийм учиртай байсан. Тэгээд манай одоо энэ Баян хайрхан овооны ихэж босгосон хүн бол манай авга ах юм байгаамаа. Тэгээд одоо бид нар бол ах トゥ улсууд тэгээд манай ах бол одоо бага наснда бас хүрээ хийдий сууж исэн бас эрдэмтэй номтой хүн байлаа. Тэгээд одоо энэ цагаан боргосныхаа энэ зүүн ихэнд бол одоо хэд хэдэн овоо босгосон байгаа манай ах бол. Тэгээ одоо энэ нь бол яг өөрийнх нь нэртэй одоо Баян хайрхан овоо гэж ингэж байгаа. Тэгээ одоо энэ зөвхөн овоо тахилгаар орохгүй одоо бид нар бол өнөөдөр одоо уулзаагүй ах トゥ нар бүгдээрээ уулзаж одоо энэ 30 жилийн дараа болж байгаа юм да. 30 жилийн болж байгаа энэ жилийн овооны тахилганы. Тэгээ тэр ах トゥ нар бөөнөрөө одоо ингээд зээ бай одоо ач гоч
төвчгөл бүгдөө цуглаж байгаа бол их сайхан одоо ингээд ах トゥ угийн баяр болж байна да энэ одоо овоо тахилганаас гадна за ийм л учиртай байна да. За далаа шанкрвангийн хашуу гэж байсан л да. Тэгээд одоо энэ манай энэ сум чинь одоо халахын 3 гэдэг энэ Хөвсгөл аймагта 3 сум байдаг. Шинэ өдөр галт жаргал гэдэг. Тэгээд энэ далаа шанкрвангийн хашууны усууд л да бид нар чинь. Тэгээд одоо энэ жаргалын суманд за яг одоо байгаа миний нутаг бол одоо Сэлэнг аймагт байна би. Одоо хэрэг өөрөөсөнтэй би чи ихэр юм тэгээд одоо амьд сууж байгаа юм учиртай. За би Сэлэнг аймгийн хууль төрийн байгууллагт одоо 42 жил ажилласан. Уг нь уугуул нутгаасаа би 1966 онд Сэлэнг аймагт очиод тэрнээс хойш одоо орон нутагта за хаяал нэг ирдэг болохоор төдийлөн ирдэггүй яжаа. Миний өвгдөөдөөс Хариврайд гэдэг улсууд байдгийг. За тэдний одоо энэ овоог үндэслэн байгуулсан хүмүүс маань хамсан гэдэг хамсаа ах юм бидний аав ах. За бидний үр садууд бүгдөө энэ өвгдөөдөөс энэ орон нутгийнхаа байгаль орчныг шүтэж төрнийг эрүүл ахуй сэргий соргог байлгах талаас нь бүхэл зүйлээ зориулж ирсэн ийм учиртай. За энэ үүднээс өвгдөөдөөсөө өв уламжлалыг үр хүүхдүүдтэй хойч үлдээхийн тулд манай ах энэ зүйлийг анх сажилсадаач хийсэн юм аа. За ингээд одоо байгаль дэлхий байнга одоо дээшилж байгаа ч гэсэн бус талаа зарим талаараа их оройчих боллоо. Тэгээд одоо жилд овоо дахиж бас орон нутгаа баясгаж байх энэ үүднээс ханддаг. За энэ жилийн хувьд бол одоо эх жил 30 жилийн хойно болох юм байна энэ. Би анхудаа ирж байна. За энэ овоог тагтгаараа одоо дараачихаа үрсэд та бүхнийг одоо хойч үе маань энэ байгаль дэлхийгээ орон нутгаа байнга өөдөн дээж нь татаж дэгжиж байгаасаа дэвжүүлж байгаасаа хүсэн ирэж байна. За нөгөө талаар түрүүч миний ихрээрээс ярьлаа. Ах トゥ төрөл садан одоо та бүгдээ ач хучаагаа үед үдэж харж үнэхээр цугласан ийм баяр болж байна. Үүндээ маш их баяртай байна. Телевизэн та бүгдийг ирж бидэнд ингэ зураг хөрөг авчгаад нь бас туйлаас баярлаа. Ажлын өндөр амжилт хүсье. За бидэд Хөвсгөл аймгийн Жаргалан сумын их цагаан бургасны их Баян ангай гэж сайхан овоон дээр гараад цомоо овоо тахилгаа хийх гэж байна. Энэ овоог 1990 онд Хөвсгөл ардаа Хөвсгөл яснаас хойш аав минь босгож газар 9 аймгийн 9 юуны нутаг харагдаж байна гэж хэлээд босгож ирсэн. Тэгээд энийгээ бол бас газар нутаг дээлтэй, хүн амьтан дээлтэй, хүн гэдэг хүн чинь одоо газар нутаг их дэлхийтэйгээ холбоотой байдаг учраас одоо энэ овоон дээрээ ич та нар бүгд одоо ингэж өргөжлүүлж байгаль дэлхийтэйгээ харьцаагаараа гэж захижсэн санаанд гарч байна. Тэгэхээр одоо яг бид нар бол овоо тахилгаа сайхан хийж өнөөдөр сайхан өдөр байна. Хор ороо тэгшэрсэн ийм сайхан өдөр ирж байна. Ах トゥ нар маань сугалж байна. Манай ах トゥ нар чи 10 оюулаа. Хамгийн том ахын Бэргийгч Улаанбаатараас ирээд хүүхдүүдтэйгээ ирээд ингээд сайхан байцгааж байна. Тэгээд цөмөр овоогоо сайхан дахиж байх байна. Та бүгдээ жаргал сайн сайхныг хүсье. алтан зоо шүтэнтэй алтан уулны бурхан судалтай өндөр хархан миний мөнхийн өмөртэй үрс биднийг ивэх тавилантай жаргаланд сайхан удааг мэн заяа буйныг минь төштэйгдээ чамин зэнхэ
минь сэтгэлд важна жаргалт сайхан нутагмын заяа буйныг минь түстэгдээ чамын цэнхэр очрондоо заяагаар мэндэлсэн хангайдаа Дурсхан аврал усаас хамгаалдаг хамаг олныхан сэтгэлэн илгэнсүү хангай нуран тажаргаж амьдрсаа халах төмний шүтэн нутгаа жаргалт сайхан нутагмын заяа буйныг минь түстэгдээ чамын цэнхэр очрондоо заяагаар мэндэлсэн хангайдаа жаргалт сайхан нутагмын заяа Цагаан өдөр өнөөдөр энэ уул усаа харагдаж нутгийнхаа ард түмэн ах дүүнэртэйгээ гарч ирж энд овоо тэглэгээ хийж байна. Тэгээ миний хувьд бол өнөөдөр Хөвсгөл аймгийн шинэ төр суманд төрсөн энэ Тархиад гэдэг хамгийн том хөргөн хойд үеийн хамгийн том хөргөн болж ирж байна. Тэгээ өнөөдөр Адам дүүнэр бүхэнтэй Тархиадын хамгийн одоо энэ овоо тэглэгийг 20 гаруй жил дахигдаж сууг явж байгаа маш туйлын хэвээртэй байдаг. Одоо энэ дотороос нь тэгээ өнөөдрийн тахилга бол ястай одоорын бүх ах дүүгээ цуглуулж сүмээр уулзсан учраас энэ том тахилга наадам хийж оролцож өрж ирж та нартай уулзсан учраас гадаа маш их баяртай байна. Тэгээ жил болгоны энэ өдрийн ингэж тахигдчихэд энэ овоо энэ өвдөөцийнхээ уламжлалыг авч сэргэн авч явж байгаа хойд үйч дэнэ үйч сүмээр одоо ингэж өвлүүлээд аваад явж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ сайхан өдрийн тахилга дээр сүмээр уулзсан учраас баяр сэнгэлтэй хөр жаргалтай явуудаа сайхан туйлын их баяртай байна. Я таа хүндээ ажлын өндөр амжилт хүсье. Ах дүүнэртэй баярлж байна. Одоо ингээд дараачлан юу боломжлоод ингээд залгуулад орон нутгийн ах дүүнэр дахиад ингээд явж явах юм аа. Одоогоос 30 жилийн өмнө босгосоо нэг ингээд дахиж залгамжилж бидүүд ингэж овоогоо дахиж байна. За тэгээд манай ах дүүнэр бүгд сайхан ажиллан нөөдрөг бүх ажлуулсан амжилттай ажлын өндөр амжилттай сайхан байхыг хүсье. 1996 онд анхны үсэн байгуулагдаж гол багны мотоциклаар дүүрч гарч ирж байсан. Энэ мотын бол одоо бат сайхан битэр тэр даваатын модноос 53-аар ажиж гарч ирж гэлээ. Тэгээд аав тааруухан баг тавихгүй гэж битэр 53 ном тэнийтлээч. Тэгэж мотын босгож байсан юм аа. Төөсөн байгуулсан манай орон нутгийн хэнийг одоо дахин хийдэг. Өдөө болтол. Дахин одоо энэ орон нутаг сайхан гарч малыг өсөж
Нутгийн Монголын маань одоо сайхан амьдарч яана гэдэг одоо бүгдээрээ ингэ дахин юудаг болдог. Ээлжлэн дахин юудаг болсон ингээд 10 жилийн дараа дүр хөвгтүүд нь тавьж байна. Тэгээд эндээс бол одоо Арангайн цэцэрлэг жаргаланд тариад ийшээгээ цахир завхан их хол ингээд ийшээгээ төвчглийн цагаан бол цэцэрлэгийн тэр хойд нуруу хойшоогоод ингээд шиний тэр бүрэн тогтхын тэр одоо бүрэн тогтхын хайрхан шүү дээ. Ингээд урчаагаа бол ингээд тосонгийн уртлын хэсэг ингээд мөрөнгийн хойтлын дулааны аваа бүгд харагддаг. Ийм өндөрлөг сайхан газар. Тэгээд өвөл тагтаг болоод тэгээд бид нар одоо энэ жилийн дугаараа нэрж одоо тахлаа. Тэгээд орон нутаг сайхан байна, сайхан гарсан байна. Бараа уртай байна. Аваа хангаа маань сайхан байна ингээл. Тэ. Өөрөд миний 5 хүү байна.